Монгол улсын 21 аймагаас хамгийн том газар нутагтай аймаг бол Өмнөгов аймаг юм. Зүүн бүс нутаг уулуурхайн арвин их нөөцтэй хариуцлагатай уулуурхай хөгжиж байгаа бол баруун бүс нутагт аялал жуулчдыг түлхүү хөгжүүлэхээр ажиллаж байна. Жилд Монгол улсыг зорих жуулчдын 60 орчим хувь нь говь нутгийг зорьдог гэсэн судалгаа бий. Говь гурван сайхан бол ёлын ом, хонгорын эс, баян цаг, галбын говь, сангийн далай, сэврэ хийцийн мөнгөн аяга, алгуй улаан цав, нэмэгт хэрмэн цавраан алдартай сайхан нутаг юм. Аялал жуулчлалыг бол би Монголын их ирээдүйн эдийн засагт нөлөөлөх нэлээд том одоо салбараа л гэж боддог. Дэлхий дээр хаанч явж ирсэн таныг Монгол хингүүч энэ нөгөө Хүнүүгийн Атиллагийн Чингис хааны тэр хүн байж та гэж боддог. Тэр нэг түүх байна да. Тэр түүхэн газар та түүхтэй газрыг том түүхтэй хүмүүс тэр аль улс вэ гэж боддог тийм ээ. Тэр нь Монгол. Монгол нь хаана байна гэж боддог. Тэр нь өөрөө яг ингэ байршиж байгаль экологийн хувьд бол бид нар айл эрт шийдсэн байгаль дэлхийд тэнгэрээчүүдэд ирсэн ард. Тэр энэ бүхнийг ингээд бид нар зөв харж уншиж зөв ойлгуулж чадах юм бол бид нар зүгээр л аяж жуулчийн салбараар бид нар Монгол улсынхаа бас эдийн засгийг нэлээд аваад явчих боломжууд байгаа. Өмнөгов аймаг зүйлээд 9 одоо гайхамшиг авал их алдаршуулж байгаа. Тэгээ энэ 9 гайхамшигт бас ямар сумдын нутагт байгаа, ямар одоо байгалийн үзэсгэлэнтэй газрууд орж байна. Тэгээ 9 гайхамшигтан бол ер нь бүс нутгийнхаа хувьд жишээлбэл манай Хамбогдын орчин бол хүмүүсийн ойлгоцоор бол Хамбогд бий болсон дэмчиг хийдэг харах гэдэг байна. Гэтэл Хамбогд өөрөө галбын говь гэдэг бол өнөөдөр дэлхийд дээр цөөхөн говьд нэг. Тиймээс галбын говь гэдэг утгаараа ороод түүний орчинд байгаа бүх амт ургамлууд нь тэгээд тэнд хүний гараар төгсөн нэг дэмчиг хийд маань ингэ ороо явж байгаа. Дээш нь одоо манай ноёны орчин байна. Ноён сум гэдэг. Ноён сумын орчин дээр байгаа нь бол тэр ноён богдын уулс, ноён богдын хөндөд дагсан тэр тойлхад тэгэл гурван төшмөл тэгэл тэр нөгөө ноён уулмал бүхэлдээ ороод ингээд хана эцэн ороод бүхэлдээ төшмөл ноёны орчинд орчих. Тэр нь ноён суман дээр бол ноён сэврийг хийцгээд эртнээс нааш монголчуудын энэ эртний урлал дотор орж ирсэн ялангуяа мөнгө эдлийн эртнээс уламжлсан соёл байна л да. Энэ одоо ноён сэврийг хийцгээдгээр явж байгаа. Номгон сум дээр байгаа сангийн талаа хийдэг гэж. Сангийн талаа хийд нь бол хүний гараар бүтээгдсэн манай өмнө хотгоо хамгийн одоо нөө хувьсгалын үед улс төрийн хэлбэрлийн үед үлдсэн бүтнээр үлдсэн тим хийдэг. Тэр маань ингээд орсон. За цаана сэврээ байж байна. Сэврээ орчин дээр бол хонгорын элсний орчин гэдэг бол манай говьдгаа хамгийн том баян бүрдийн нэг. Энэ үнэхээр гайхамшигтай байгалийн тогтцоо. За тэгээ манай гурван суман дээр байгаа нэмэгт хэрмэнцээ орчин гэдэг бол нэмэгтийн орчин гэдгээр орж байгаа. Хэрмэнцээ орчин. Энд бол одоо эртний үлэг гөрүүлийн олдоор хадгалсан. Тэгээд одоо манай Монголд байгаа хамгийн том цав гэх тийм газар бас баян бүрд байна. Тэгээд манай булганы баян зүг ялч горно. Булганы баян зүг бол үнэхээр одоо дэлхийн шинжлэх ухааны түүхэнд өнөө хүртэл одоо ачаалбагдлаа алдаагүй байгаа. Дэлхийд дээр анх говь гэдэг нэр гаргасан ийм түүхэн чухал газар. Дээрэс нь Цогтбоо суман дээр алгуй улаан цав орчин гэж бий. Энд одоо Тогон Төмөр хааны одоо амьдарч байсан цэрэн зуны ордны орчин гэх мэтэр ингээд хэд хэдэн газрууд нь оролцдог. Дээрээс манай гурван сахуу бол мэдээж байна. Гурван сахуу бол манай говьд байгаа хангын бүх шинжийг хадгалсан. Тэгээд хамгийн гол одоо бүх зүйл ургамлууд нь тэндээ багц ийм орчин байт. Ийм гэдэг ийм 9 гайхамшиг л одоо өмнө тодруулж гаргаа явж байгаа. Жуулчны компаниудаас гадна орон нутгийн иргэд хуваарайн гэр кемп ажиллуулж амьдрал ахуйдан нэмрэлдэг байна. Хонгорын голыг дагаад жилдээ 4-5 гэр кемп тогтмол ажилладаг. Тэмээ морь унуулах, байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялуулах, Монголын үндэсний хоолоор дайлах гээд олон зүйлээр жуулчдыг татдаг юм. Өмнөгов аймгийн Сэврээ сум бол одоо байгалийн үзэсгэлэнтэй газар алдартай аялал жуулч их ирдэг газар. Таны хувьд одоо бас хонгорын гол дороо хэдэн жил болж байна? За энэ одоо 30 гаруй жил байна. Аялал жуулчлал эхлээ одоо 20 гаруй жил боллоо. За манай энэ дуут манхан элс гэдэг бол ер нь алдартай элс. За тэгэл энэ баруун ташаа өргөжлөж чон харахын гол элсэн дотор нуур ус байна. Тэгэл баруун үзүүлэг болоод чон шургуул гэж зүүн баруун хоёр чон шургуул гэж байна. Тэмээ аялын. Тэгэл одоо энд чинь бол гадаадын олон улсуудын бол ерөөсөө татаж байгаа ганц л оргил цэг нь бол энэ болж байгаа. Тэгэл одоо ер нь манай сумд бол олон гайхамшиг үйл дээ ер нь. Хэрмэн цав гайл, умадзуулгана гайл. Тэгэл одоо бичиг таадмаад гайл энэ чи одоо гадаадд үзэх сонирхолтой юмуд бол маш их бий. Танайхаар өдөрт нэг аялал жуулчлалынхаа хүмүүсээр нэг хэдэн тэмээ онолох вэ? За яг л оргилдоо хүрэхээр бол яг хөө зарим өдөр бас нэг бараг нэг одоо давхурдсан тоогоор хэлэх юм бол 20 тэмээ унана. Тийм өдөртөө. Тийм.
зарим өдөртөө яг бай тэгэл цөөхөн бас зарим өдөр нэг 2 хон гисгээл тэгэл унжд юм аа. Бас. Тэгэхээр дундажаар бодоход нэг яг бай өдөрт нэг 10 тэмээ унуулаад байдیں۔ За нэг тэр нэг оргил үеийн нэг сарал үргэлж илэндээ. Нэг тэгэлсгээл яхан ховорхон болоод эхлээл яхан ховор байна хавартаа. Тэгээ жаал арай ховор цороо намар тийш арай цөөрөө. Өмнө гой нэг брэнд бол одоо ингэний айрыг одоо ааруул байдаг тийм ээ. Жуулчд бас энд ингэний одоо говийн бүтээтгүүнд хэр их одоо бас дуртай байна. Амт шимтэнд нэр нь Дуртай. Ууж үзээд амсаж үздэг. Ингэний айрыг байна уу? Ингэний айрыг л гэж ирэн. Тэгэл яг тэр оргил үдээр тэр ингэний айрыг чи амсаж үзээл. Тэгэл их дуртай шүү дээ. Ер нь янз бүрийн дуртай. Өмнө гой аймагт говь Discover сайжрах тур говийн баян бүрд Монгол говь говийн 3 тэмээ говь тур алтан говийн ширээ жуулчин говь 1 жуулчин говь 2 гээд 20 гаруй албан ёсны жуулчны компани говь нутгийг зорин очисон гадаад болон дотоодын аялагч жуулчдад ая тухтай орчноор үйлчилж байна. За манай жуулчин говь хувьцаат компани жуулчин говь 1 жуулчин говь 2 гэсэн 2 баазтай. Манай энэ жуулчин говь бааз маань бол бүр Монголын анхны ууган бааз гэдгээрээ 1963 онд байгуулагдсан ууган бааз гэдгээрээ бас нэр хүндтэй тийм байдаг. Манай энэ говьд бол 20-од бааз байдаг. Яг энэ хаан онгор сумын нутагт бол 20-од бааз байдаг. Тэгээ манай баазын онцлог бол шуу ажиглах төв гэдгээрээ онцлогтой. Манай жуулчин говь нэг маань одоогийн байдлаар 40 гэртээ нэг удаагийн байдлаар 100-аас 120 хүн хүлээж авах хүчин чадалтай ийм бааз байгаа юм. Жуулчин говь 2 маань бол Сэврээ сумын нутагт байрладаг. Тэмээ аял зохион байгуулалтаараа бас онцлогтой. Өнгөрсөн 3 дугаар сарын 27-нд Мишель худалдааны төвд аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэнд Өмнө гой аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчд оролцож санд бодлон улсын хурлын гишүүн Бат Эрдэнэтэй хуваалцсан юм. Энэхүү үзэсгэлэнгээс харахад монголчууд тэр дундаа өмнө говьчууд уул уурхай биш, уул ус байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорж байгаа нь харагдж байлаа. Өмнө говьчууд маань нэг хэсэг цөмөөрөө уул уурхай руу хошуурцгаагаад өмнө говь гэлтгүүгээр монголчууд цөмөөрөө хошуураад бас аялал жуулчлалын салбар маань жоохон суларч байсан, хал ажиглагч байсан тийм ээ. Тэгээ харин одоо энэ хямралыг бол одоо манай аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүс цөмөөрөө их боломжтой харах хэрэгтэй. Цөмөөрөө монголчууд маань цөмөөрөө бас зөвхөн гадных төгөө Монголын дотоод аялал жуулчлалд маань их очино. Мөн одоо энийг дагаад манай аялал жуулчлалын баазууд, зочдлууд цөмөөрөө сайн ажиллана. Үлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэдүүлээ. Тэгээ бид нар хоорондоо аль болохоор аялал жуулчлалын компаниуд өмнө говьчууд хоорондоо өрсөлдөх биш, хоорондоо нөхөж ажиллах. За энэ дээр үнд ингэж буух гэдэг юм бол хэдүүлээ яах вэ гэж аль болохоор хоорондоо уулзаж их ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол 90-ад оны дунд үеэр чи эдгээр болохоор нэг үн дээр доошо уралт буудаг байсан юмуд байгаа тийм ээ. Одоо бид нар бол яаж шилдэг үйлчлэгээ яаж нэмэгдүүлэхөө сайжруулах гэдэг дээр хоорондоо зөвлөдөж хамтарч ажиллаарай гэж би бодож байгаа. Өмнө гой аймаг бол байгалийн үзэсгэлэнтэй газруудаараа олонний мэлмиг баясгагч дахин давтагдшгүй онгон дагшин нутаг юм. Энэ нутагт аялал жуулчлал өнөөдөр байгаагаас илүү хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлалын салбарт бол манай аймаг бол одоо бас нэлээ бас хөгжлийнхэн тодорхой төвшөнд хүрсэн аймаг. Дэлхийд гайхуулсан балентологийн олд газар бүхий Баян цаг маань орж байна. Баян цаг бол одоо 1920-ад оны үед Америк эрдэмтэн Рой Чепмен Эндрюс ирж аялахдаа манай Баян цаг нутаг дээрээс эртний үлэг гөрүүлэл өндгөр үжт юм гэдэг баталж ирсэн газар. Тэгээ энд бол одоо аялал жуулчдын гадаадын зочдын бол хамгийн их одоо өргөн мэдээлэл авч сонирхдаг хэвтэх газрын нэг яхахгүй юм. За тэгээ төгөргийн ширээ гэдэг. Төгөргийн ширээн дээрээс мөн одоо бас эртний үлэг гөрүүл олдсон маш их элбэгтэй. За ер нь зүгээр үлэг гөрүүл гэж ярихаар манай зүүн бүс нутгийн захаас эхлүүлээ баруун бүс нутаг хүртэлх энэ археолог палеонтологи олдвор баялагаараа бол бүр 60 сая жилийн түүхэнд газар доороо хэвлээд маань байдаг. Өмнө говьчуудын мөрөөдөл энэ жил биелэж олон хүний их нутгаа гэсэн хичээл зүтгэлээр тосон момбын нурууг тусгай хамгаалтанд авч чадсан юм. Энэ бол түүхэн шийдвэр байсан. Өмнө говьчууд баруун бүс нутгаан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байгаатай холбогдуулан 3 тис сумын тост баг дээр улсдаа анхдагч байгаль орчин аялал жуулчлал
говийн судалгаа мэдээллийн нэгдсэн төвийг өнгөрсөн 5 дугаар сард байгууллаа. Энэ төвийн үйл ажиллагааг эхлүүлэх санаачлагыг Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ гаргаж 2015 оны 10 дугаар сараас эхлэн хөрөнгө санхүүг нь гаргаснаар биелэн олсон юм. Байгаль орчин, аялал жуулчлал, говийн судалгаа мэдээллийн нэгдсэн төвийг байгуулснаар дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг тосдод тосон бомбын нуруунд хөгжүүлэхээс гадна говийн нутгийн үзэсгэлэнт газрууд тэнд амьдарч байгаа ан амьтан араатан жигүүртний мэдээллийг хэн бүхэн бүрэн авах боломжтой болсон. Аялал жуулчлал мэдээллийн төвийнхаа нээлтийг тосон бомбод тост баг дээр бол нээлээ. Энэ байгалийн үзэсгэлэнт газар дээр аялал жуулчлалын төв байгуулах гэм сонирхолтой байгаа. Тэгэхээр дэлхийн говь цөлийн төв нутаг бол тосон бомб гэж Эрдэнэт шинжээчд хэлдэг. Эндээс аргоник гаралтай ургамлын түүхийг эрдэмтэд эндээс л судална гэж үздэг. Тосон бомбын нурууг бол Монгол даяараа мэддэг боллоо. Мөн дэлхийд ч бас мэддэг боллоо. Тэгэхээр энд бол мэдээж үнийг сонирхсон, эрс царах юмсан, ядаж мөрийг үзчих юмсан гэд жуулчд нэлээд ирэх байх гэж би үлээж байгаа. Тэгэхээр тэр ирж байгаа хүмүүст энэ бүх мэдээллийг өгөх ийм боломжтой. Одоо интернетд холбогдчихлоор эндээс бүх мэдээллээ дэлхийн нийтэд цацах ийм боломж бүрдэж байгаа. Тэгэхээр 3 цэс бол 3 цэсний тосон бомбын нуруу бол дэлхийд нээлттэй болж байгаа ийм л үйл явдал гэж би харж байна. Энэ үйл явдлыг бол тэгээ би өөрөө бас аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан хүний хувьд бол энийг маш талархалтайгаар хүлээж авч байгаа. Энийг цаашд бид дэмжиж хамтарч бүхэл боломжоор хөгжүүлж хамгаалж ажиллах гэж бодож байна. Энэ ирээдүг бол их сайхан төсөөлж байгаа. Одоо бид бас багийнхаа төв дээр анхны мэдээллийн төв байгуулж байна. Гишүүн бас бидэнд бас нэлээд дэмжиж энэ чинь 15 оны 10 сараас эхэлж гишүүн бас хамтарч ажиллаж байгаа. Энэ 10 сараас эхлээд энэ суурин тавигдаж эхэлж явж өнөөдөр албан ёсоор нээлттэй хийж байгаа. Ийм ажиллагаа цаашид бид Монгол улсыг дэлхийд нэрийг гаргасан тэр олон өлөг гөрөөлийн олдуурууд, энэ олдуурууд бол манай 3 туссан бас ихэнх нь олдсон байгаа. Тэгэхээр бид цаашдаа энэ нутгийнхаа онцлогийг харуулсан, энэ олдуурууд сайхан олдууруудыг харуулсан, ацарсан, эндээ байрлуулсан, Монгол улсыг дэлхийд нэрийг гаргасан ийм сайхан олдуурууд гаргасан ийм баялагтай сум учраас маш том сайхан тийм музей байгуулж тэр олдуураас орон нутагт нь тэр олдсон газарт нь байрлуулж тэгээ цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэсгэлэнт олон сайхан газрууд байна. Үзэсгэлэнт олон сайхан тогтцтой уул хад байна. Тэгээ дээр нь ургамал амьтан байна. Тэгээ энийг ашиглаад бид аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаа. Өдөр ирэх бүр өнгө нэмэн хөгжиж байгаа өмнгийн шаргал говийн байгалийн үзэсгэлэнт газруудыг хараад үнэхээр ханамгүй билээ. Мөсөн гол цайрах ёлын ам 3 сайхан уул, адаг нуур мэлтийсэн хонгорын голын элс, адуу мал багширсан говьшинхын нуруу, атан тэмээ нар өргөж боссон галбын шаргал говь. Ахин дахин гэрмээр өмнгийн говь нутаг Монголын сайхан нутгаа. Телевиз Өмнөг аймагт ажиллаж Өмнөг аймгийн цэцэглэлт хөгжилтийн талаарх мэдээлэл нийтлэл нэвтрүүлгүүдийг үзэгч та бүхэнд өнөөдөр бүтэн өдрийн турш хүргэж байгаа лээ. Тэгэхээр бид яг үзэгч та бүхэнд эрүүл мэндийн салбарын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр бид яг Өмнөг аймгийн бүсийн онцлогоо амжилгээний төв дээр ирсэн байна. За тэгэхээр Өмнөг аймаг эрүүл мэндийн салбартаа 2013-аас 2014 оны жилд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бас хийсэн байгаа юм. За энэ хөрөнгө оруулалтын донд жишээ дурдах юм бол 90 ортой эмнэлэгтээ бүтэн иж бүрэн их засварыг хийсэн. За мөн 50 ортой амарчих газрыг бас шинээр байгуулсан ашиглалтанд оруулсан байна. За мөн түүнчлэн яг эрүүл мэндийн салбарт нь эмнэлгээр нь үйлчлүүлэх юм бол ер нь бол хотын эмнэлгүүдтэй адилхан техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм эмнэлгийн үйлчилгээнүүдийг бас иргэддээ үйлчлүүлдэг ийм аймаг байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ Өмнөг аймгийн эрүүл мэндийн салбартаас ямар хөгжилт шинжилэлт хийж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Улс орны аюулгүй байдал хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд байдаг. Өмнөгов аймаг дахь бүсийн эмчилгээ оншилгооны төв нь эрсдлийг бууруулах, аливаа өвчлөлийг хүндрүүлэхгүй арга хэмжээ авахд эмчилгээ оншилгооны тоног төхөөрөмж дутмаг байсан. Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ дэмжлэгээр эрүүл мэндийн салбарт Өмнөгов аймагт сүүлийн 4 жилд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүргэснээр иргэд орон нутагтаа онцлуулж, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм а. Өмнө говьтол нэг Монголд байхгүй төрх эмнэлэг байгуулна гэж ярьдیں۔ Би амнасаа ингээд гаргаад хэлсэн. Одоо миний үүрэг болсон. Би энд хамгийн сайн төрх эмнэлэг байгуулъя. Хамгийн сайн төрх эмнэлэгт байгуулахаар Германд ч юм уу одоо юу гэдэг Америк ч юм уу төрөх гэж байгаа хүмүүс дутхгүй энэ төрх тийм аюулгүй төрх тэр найдвартай төрх эмнэлэг эмчин тоног төхөөрөмж тэр бүх юм байх юм бол энэ төр төрнөө дөө. Хамгийн гоё байгалийн баялагын ч хамгийн гоё төрх эмнэлгийн чиг. Энд энэ нутагт тэгээд сайхан ээж нар маань Монголын ирээдүйн болсон хүүхдүүд маань төрүүлэх ээж нар хамгийн сайхан энергитэй Монголыг тэжээж нутагт нь хамгийн гоё Монголыг авч явах хүүхдүүдийг төрүүлэхтэй гэж боддог байхгүй. Тэгээд энэ хооронд уялдаа холбоо байх хэрэгтэй. Тэгээд энийг нөлөөлчихэд өмнө гоёл хүн хийж гээхгүй бол өөр хүн хийхэд хэцүү л дээ. Бүсийн онцлогын эмчилгээний төв дээр бага тоног төхөөрөмж технологийн шинжилгээг хийхдээ бид бас хүн амынхаа өвчлөлийн байдлыг одоо бас судасны үндсэн дээр тэр тооцоол дээр үндэслэж болтон шинжилгээг хийсэн. За тэгээд онцлогооны бага тоног төхөөрөмжүүдийг шинжлэх шаардлага бол бас нэлээд их байсан. За ялангуяа хөдөлмөрийн чадвар урт богино хугацаагаар алдаж байгаа байдлууд тийм ээ. Тэн дээр одоо онцлогоог түргэн шуурхай болгож өгснөөр хүмүүсүүдийн урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах гэх мэт ийм одоо урагшигтай байх юмаа гэж үзээд бид нар одоо мэдрэлийн тусламж үйлчилгээний онцлогоог сайжруулах, за мэс засал гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулах, их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах гэх мэтээр дистрата одоо онцлогоо технологийн шинжилгүүдийг бол хийсэн. За бид нар мэдрэлийн тусламж үйлчилгээнд дээр бол тархины цэцлэгаан бичлэгийн аппарат, тархины өнгөт доплер аппаратыг нэвтрүүлж эмчин бэрхшээлнээс сургаснаар тухайн одоо хөдөлмөр зохицуултыг хийхэд тийм ээ онцлогоог шуурхай үр дүнтэй яг орон нутг дээр авах боломжийг бол бүрдүүлж гаргаж ирсэн. За мөн яг мэдрэлийн өвчний чиглэлээр хяналтанд байх өвчтнүүдэд хяналтын үзэлгийг Улаанбаатарт явуулахгүйгээр хийх ийм боломжийг бол бүрдүүлж ирсэн нь бол маш том ач холбогдолтой гэж ингэж үздэг. За дээрэс нь энэ уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн мөн явуулын ажил үйлчилгээ эрхлэлт манай аймагт бол бусад аймагуудыг бол онцлог их нэмэгдсэн байгаа. Энэтэй холбоотойгоор осол гэмтлийн өвчлөлүүд бас нэмэгдэж байсан. За тархин цус харуулт гэх гэмтлийн одоо янз бүрийн өвчлөлүүд нэмэгдэж байсан учраас энэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн чадвар алдалт бол нэмэгдэж байсан. За энэ үед яг тэр мэдрэлийн аппаратуудыг ашигласнаар тархинд ямар нэгэн голомт өөрчлөлтүүд байна уугүй юу тийм ээ түүнийг ялган онцлогоонд бол онцлогооны ахис дэвшил бол гарч ирсэн. За энэ нь бол манай эмчнэр өөрийнхөө ажлын байран дээр улам илүү мэрэгшиж чадварчиж за тэгээд илүү тогтвор суршилтай, итгэл үнэмшилтэй ажиллах боломжийг бол бүрдүүлсэн гэж ингэж үзэж байгаа. Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ 2013-аас 2015 онуудад Өмнөгов аймгийн Цог Цэцэн сумын сум дундын 50 ортой эмнэлгийг 3 тэрбум 287.4 сая төгрөгөөр ашиглалтанд оруулсан байна. Мөн Далан задгад сумын 50 ортой төрхийн эмнэлгийг 5 тэрбум 211.8 сая төгрөгөөр, Хамбогд суманд сум дундын 50 ортой эмнэлгийг 5 тэрбум 419.2 сая төгрөгөөр оруулсан байна. Хүрмэн сумын эмнэлгийн барилгыг 275 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьсан байна. Мөн 2016-нд 6.9 тэрбум төгрөгийн төсвөөр аймгийн төвд бүсийн онцлогоо эмчилгээний төвийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. За Өмнөгов аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд бол сүүлийн 5-6 жил бол одоо хөрөнгө оруулалт маш их хийгдсэн. За энэ бол одоо тоног төхөөрөмжийн шинжилэл, дээрээс нь одоо хүний нөөц, бос суучныг сургах, за мөн одоо гадаад энэ одоо эмнэлэгтэй хамтарч ажиллах, гадаад харилцаагаа сайжруулсан, за мөн одоо шинээр одоо шинэ технологи одоо мессежлбэрийн одоо нэр төрөл эмчилгээний шинэ дарга барилуд бол шинээр одоо олон хийгдэж ирсэн ийм одоо жил байна. Одоо тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт хийгдсэнтэй холбоотойгоор Өмнөгов аймгаас Улаанбаатар хот руу явах хүмүүсийн тоо бол одоо 13 оноос 14 оны одоо жилийн эцсийн байдлаар бол нэг 30% буурсан байгаа. Энэ маань бидний одоо хөрөнгө оруулалтаа зөв хийсэн, бодлого зөв гаргасантай холбоотойгоор үр дүн гарсан байж байгаа. Аймгийн засаг даргын болон улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ тэтгэлгээр 21 эмч эмнэлгийн ажилтан суралцж байгаа юм.
Холбооны бүгд найрамдах Герман улсад захиалгаар үйлдвэрлүүлсэн яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 3 автомашиныг орон нутгийн төсвийн 625 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүсийн оншилгоо амжилгээний төв цогц цэций ноён сумын сум дундын эмнэлгүүдэд нийлүүлж 2013-аас 2016 онд эрүүл мэндийн байгууллагуудад 20 түргэн тусламжийн автомашиныг нийт эмнэлгүүдийн автомашинаар хангасны үр дүнд тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхаа үзүүлэх боломж бүрдсэн юм а. За мөн барилга байшингийн чигсэн өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 орт амарч газар маань шинээр ашиглалтанд орж энэ 50 орт амарч газартаа бид нар Монгол улсын 3 сая хэрэгнээ эсэмэнд хүлээж авч мөн Өмнөг аймгийн 60 мянга хэрэгнээ бас саяхан бид нар энэ 4 сард хүлээж авсан ийм сайхан үйл явдлууд тохиолсон үйл ажиллагаа явуулж байна. За дараа нь бид мэс цэцлийн эмчилгээнд дурангийн эмчилгээг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажилласан. Манай яг мэс цэцлийн эмчнэр энэ дээр бас өөрсдөө маш их идэв санаачлалтай ажилласан. Нэгдүгээр улсын клиникийн төв эмнэлэгтэй хамтарч энэ эмчилгээ онцлогоог орон нутгийн нийлүүлсэн бага тоног төхөөрөмжийн дээр эмчнэр өөрсдөө яг богино хугацаанд мэрэгшиж нутгийн ард иргэдэд дурангийн мэс цэцлийг хийх тал дээр бол маш их ач холбогдол өгч өөрсдөө бас мэрэгч ингэж ажиллаж байгаа. За ингээд бид дурангийн мэс цэцлийг бид нар өнгөрсөн 2014 онд ихэд зөвхөн хэвлийн хүндэд хийж эхэлсэн бол 13 оноос хийж эхэлсэн. За 2014 онд бид нар зөвхөн хэвлийн хүндэд хийж эхэлсэн бол энийг бас бид нар цэжний хүндий тийм ээ эмэгтэйчүүдийн мэс цэцлд бид нар хэрэглэх гэх мэтээр мэс цэцлийн эмч нар маань бол маш идэвхтэй санаачлагтай ингэж ажилласан. За бид энэ хүмүүсүүдийг бас энэ бага тоног төхөөрөмжийг зөвхөн орон нутгаас дурангийн мэс цэцлийн бага тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна тухайн бага тоног төхөөрөмжийн дээр ажиллах мэс цэцлийн эмчнэрээ гадаад болон дотоодын сургалтанд хамруулах, мөн ажлын байран дээр нь сургалтанд хамруулах ийм үйл ажиллагааг бол бид нар аймгийн засаг дарганы тамгын газар, нийгмийн хөгжлийн хэлтээс, эрүүл мэндийн газар, бүсийн онцлогоо амжилтны төв, улсын клиникийн төв эмнэлгүүдтэй хамтарч зохион байгуулж хийж байсан. Тэр орон нутгийн төсвөөр нийлүүлэгдсэн бага тоног төхөөрөмжийн ашиглалтыг түргэн шуурхаа болгох, иргэдэд бүртэмжтэй болгох тал дээр илүү талаастай арга хэмжээ болж байсан гэж ингэж бодож байгаа. Өмнөг аймгийн Номгон, Булган, Хөрмөн, Сэврэ, Баян далай сумын эрүүл мэндийн төв, бүсийн оншилгоо амжилгээний төвийн 50 ортой эмнэлгийн өргөтгөлийн барилгын их засваруудыг 540 сая төгрөг, 90 ортой эмнэлгийн их засварыг 600 сая төгрөг, нийт 15.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 эмнэлгийг шинээр барих буюу засварлан өргөтгөх замаар нийт эмнэлгийн 52.6%-ийг шинжилсэний үр дүнд эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцэд сайжирч үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх ая тухтай орчинг бүрдүүлж чадлаа. Эрүүл мэндийн байгууллага болон хандивлагч байгууллагууд бас эрүүл мэнд спортын яамд ирж үзээдвэл манай бүсийн онцлогоо амжилтны төвийг бол онцлогооны болон эмчилгээний шаардлагатай бага тоног төхөөрөмжөөр бол бүрэн хангагдсан байна гэж ингэж үзэж үнэлдэг. За өнгөрсөн жил бид нар бол бас Герман улсаас яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон 3 Volkswagen машиныг бол бас нийлүүлсэн. За энийг бид нар бүсийн онцлогоо амжилтны төв, ноён сумын сум дундын эмнэлэг, цогцын сумын сум дундын эмнэлгүүдэд ханган нийлүүлсэн. Манай аймаг өөрөө бол бас их онцлог аймаг. Улсын хэмжээнд газар нутаг томтой, аслагдсан бүс нутагтай ийм аймаг дөрвөн тусламжийг шуурхаа хүргэх явдал бол их онцлог шаардлага хэрэгцээтэй байдаг. Тэгээ бид нар энэ тоноглогдсон машинаараа тусламж үйлчилгээг хүргэхдээ машин дотроо яаралтай тусламжийг хүргэж авч байгаа. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийг өгч байна. Өчтний амин чухал үзүүлэлтүүдийг бол монитороор хянаад ингээд авч байгаа нь бол бас тусламж үйлчилгээнд бол чухал болсон гэж ингэж үзэж байгаа. Хамгийн гол нь эмчилгээний үйлчилгээг чирэгдүүлэхгүй байх энэ үндсэн дээр бол нэлээд ажлууд хийсэн. Энэ өнөөдөр манайх өдөө орон нутгаас манай аймгийн эмнэлэг бол цахин эмнэлэг болж бүх тасаг нэгжүүд нь хоорондоо сүлжээнд холбогдож өнөөдөр номер дугаарын асуудал хүртэл зэгцэгдсэн ийм үйл ажиллагаа шинэ санаачилж ингээд хийгээд үйл ажиллагаа маань хэвээ явагдаж байна. Сэхэ амьдруулах яаралтай тусламж, түргэн тусламжийн унааны хөгжсөн өдөө бид нар Герман улсаас тоног төхөөрөмжүүдийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж өнөөдөр бид нар бас хөдөө сумдынхаа ард иргэдэд очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг хугацаа алдахгүй тийм ээ чанартай хүргэхэд бол үнэхээр анхаарч ажиллаж байгаа. Мөн улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ дэмжлэгээр бүсийн онцлогоо амжилгээний төвд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 128 зүсэлттэй компьютерийн томограф, зүрхний суурин болон зөөврийн өнгөт эхо, дотор эмэгтэйчүүдийн 3D, 4D өнгөт эхо, тарих зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, тархины өнгөт доплиграф, диализийн аппарат, амьсгалын аппарат, ходоодны дүрэн, флюорограф, хагалгааны рентген,
дурангийн хагалгааны иж бүрдэл зэрэг дэвшилтэд техник тоног төхөөрөмжөөр Өмнөгов аймгийн бүсийн онцлогоо амжилгээний төвийг хангасан байна. Бүсийн онцлогоо амжилгээний төвийн тоног төхөөрөмжийн 88% бүх эмнэлгүүдийн дундаж стандарт 87% хүрснээр нийслэл хот явж эмчлүүлэгчдийн тоо 2012 оныхоос 43.1%-аар буурсан байна.